$5 хоногийн хүлээлт ямар байсан? Жоохон дагдлж байна, жоохон сандралж байна. За дөрвийн хувьд бол зөвхөн ашигаараа амьдрна. Ашигынхаа 50% их бензинд хадгалах хэрэгтэй. Хамтлагтай бензиний төс хүмүүсийн дараа бүгдийг зарцуулж болно гэсэн үг. За тэгээд олсон ашигаараа авсан зүйлсээ 24 цагийн бүгдээ дуусгах хэрэгтэй. Тэгээд одоо нэг хүсэл байдлыг хатгах нь угаасаа 24 дуусчихжээ. Дөрөв бол тийм. Тэгээд хоёр амтай байгаа. Өөрөөр хэлбэл нэг хүн нэг удаа давсан шилдэл өгөх ганцхан удаа зэмлэх боломжтой байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд дасан шатаасан хүн маш их сэтгэлээр унах гэж бодож ирсэн. Ашгүй биш шатаасан. Тэгэхээр багш шатаасан чинь та нар шатаах бичээд зүйл байхгүй. Шатгаа битээ өрөөрөө тийм. Өвдөх зүйл байхгүй, санаа зовх зүйл байхгүй. Яг л авчинд уналт байна, босолт байна. Тэгэхээр бүгдээрээ өсөж өгөхгүй. Загсаа бариач чамаагүй. Энэ шалжиг дуусгана. За баяр хүргэе. Харин энэ багийнхандаа гоё талхан дээр ингээд кремээр тавьж өгöd амар ажилтаа сууж. Дээш гараад ирвэл энэ дээрээс нь шил. Энэ өмнөх дэмжлэгийн зооны 16 яг сүүл. Яас хот юм. Ёо. За ингээд нийт $105 одоогийн байдлаар 6 цаг хүртэл татсан байна. Буюу 2 дахь хуваагаа $52-ыг нь үндсэндээ бензиндээ хадгалж байгаа. Тэгээд $52 маань өнөөдрийн маань хоол болж байгаа гэсэн. Өнөөдөртөө ашиг их гэдэг шаардлагагүй юм байна. Яагаад бол хангалттай мөнгөтэй байгаа юм биш үү? Өнөөдөртөө сайхан амар руу амраад. За манайха одоо дансаа шатаач гэх юм бол маргааш хоолгүй штэ. Хичээд юм штэ. Тэг тань бол Яаж яхаа загас баригдахгүй байна манайха. загас авахгүй байсан. Харин үү. Харж болохгүй бүгдээрээ. Сэтгэлзүйш өндөр дарамттай байгаа гэдэг ойлгож байна. Гэтэ бид нар заавал ашиг хийх хэрэгтэй. Тийм өнөөдөр $23 хийсэн манай залуу. Тэгээд бид нар СЕО-гоос копи авч байгаа болчихлоо. СЕО-гийн копи 6000, манай копи 3000. Платформуд дээр гоё комментууд юу байна? Намайг бол амжилт урагшаал гэсэн байлаа манай ээж. Ус бас зүгээр ашиглахгүй. Машиныхаа алчуурыг норгонгоо. Одоо угаасаа явах цаанд альчиг явчихсан. Өнөөдрийн байгаа ашиг хийчих. За бензин хангалттай юу? Бензин хангалттай. Одоо бид нар Шорон зам руу 9 шашмаар 200 гаруй явах тийм учраас бензин ээчлээ. Кофегаар байлсан. Маркс байна. За бид одоо их тархтан бэлчрлөө явахгүй. Эхний зогсоол кофегаар байна. Ер нь бол маш сайн явж байгаа шүү. яг миний нэг гол авчих. Чи гоё урлаа. Бай. Модны өдөр гарахгүй. Бидрээ очих. За өнөөдрийн байдлаар нэг $75.93 талтай алцтай сууж байна. Нэр өөрийнхөө оруулсан. Оруулсан. Хуваах нь 2. За энэ болохоор манай үндсэн бензиний мөнгө байгаа. За ингээд нэг $136,440 өмөрчсэн бидэрт байгаа юм байна. Ширүү мөр авсан дээ. Шууд явах яах вэ?
Тэгээс гол хүчтэй гэх юм юу хин. Гол хэцүү шаврнуудаа бүгдээрээ гоё давлаа. Одоо яг игийн гол дээр очиод загас барихлуултлаа да. За айл гол загас барьсан бэ. Цэлэнг мөрөн. Дээрээс нь хужиртын гол. За таравтай гол руу тэгээ шидэж үзлээ. Одоо бид нар эгийн голоо бараадаад эгийн гол руугаа шидэх гэж байна. Тэгээд эхний хэдэн өдөр загас бариаг нь учиртай. Яагаад гэвэл бидний төлөвлөгөөнд хэрэг дансаа шатаавал загсаа шарж иднэ гэсэн төлөвлөгөө байсан хэрэг. Гэсэн чи дансаа шатаагаагүй ашигтай байгаа учраас загас баригдаагүй байх. Одоо болохоор бид нар чаленж маань ер нь дууссан учраас загас баригдчих хаа л гэж бодчих доо. Амжилт. За баярлалаа. Сарап. Nice. За та нэг сайхан амсчих. Тэгээ бид хэлцгээе. Та амсаа ингээ харахад дуусчих واخа. Харахад хэлж байгаа. Баярлалаа. За төмсүүдийн ийчээ. Оо тийш дээ. За махын гоё. Мөлчгөл гоё. Юун дээрс байхгүй юм. Энийг чиний хараа. Одоо ингэ надад ашлаа. Ясаа. За төмсийн түр ийчээ авлаа шүү. За манайхан төмсийн эндээс ав. На эмхтөчтэй орох ийчээ хийцэн байна шүү. Өө надаа. Юу? Чулуу. А чулуу айдуулга хавчдаг юм байна уу? Гэхдээ чулуу гайхав. За баярлалаа. Амстаа яг гоё амсаад юм даа. За баярлалаа. Маркус бороо. За залуусаа бид эдийн хаалт маш гоё болж байна. Одоо бид эдийн баярын ширээг та бүхэн маань харж байгаа байхаа. Тэгэд бидний энэ $100 чаленжийн гол зорилго юу вэ гэхээр яг арилжаа хийгээд аялж чадах уу? Тэр бензинийнхаа мөнгийг дээрээс нь идэж уух юмныхаа мөнгийг хийж чадах уу гэдэг дээр байгаа юм. Энэ мессеж хүрэх гээд байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр хүмүүс комментээр орж ирж байсан. $30 ашиг хийлээ гэсэн чинь янз бүрийн хараалын өвчөд $30 хийгээд татаад биеэс даалах байсан. Одоо цөм хийх байсан гэж ярьж байгаа хүмүүс их байна. Тэгэхээр яг Forex-ийг хүмүүс маань зүгээр мөнгө үйлдвэрлэдэг, хүснээр их мөнгө олдог гэж бодоод шиг байна. Тэгээ энэ бол маш том эндүрэл, нэг бодлын маш том массын тарих угаар баггүй юу? Энэ Forex буюу энэ хөрөнгөний зах зээл чинь тодорхой хэмжээнд бид нар дүгнэлт шинжилгээ гаргасны үндсэн дээр арилжаанд ороод тодорхой хувийн ашиг хийдэг. Жишээ нь өнөөдөр бид нар маш өндөр эрсдэлтэй арилжаа хийж байгаа. Тэгээд өдөрт нэг 30%, за 20% ашигуудыг бид нар хийсэн гэдгийг та бүхэн бас хэлмээр байна. За зарим өндөр ашигуд нь бол данс нугалсан ч гэсэн ер нь бол ийм байсан. Тэгэхээр яг энэ Forex-ыг тэг ингээд одоо сонирхоод арилжаа хийж байгаа залуус маань одооноос бодох хэвээр маш түргэн хугацаанд баяжаад хэдэн X одоо дансаа өсөх гэдэг зүйлийг юусоо бодож болохгүй. Харин тодорхой хувийн зүйлийг бодох хэрэгтэй гэсэн. Энэ бол одоо жинхэнэ арилжаа чинь жинхэнэ одоо хөрөнгөний зах зээл дээр бид нар оролцож байна гэсэн. За тэгээд ийм байн залуусаа бид нартай хамт байсан та бүхэнд баярлалаа. Өнөөдөр бид нар сайхан хаалтаа хийж ин маргааш чөлөөт өдөр сайхан амраад тэгээд бид нар гэр рүүгээ буцах байгаа. Яг бүгдэнд нь энэхүү блогийг үзэж байгаа. Оройн өдрийн өглөөний мэндийг хүргье. Тэгээд манай Alpha Trades Academy-ийн залуучууд маань яг хэрхэн survival амьд үлдэх challenge авчихсан суулж байна. Тэгээд бүгдэнд нь маш их талархаж байна. Тэгээд хүмүүсийнхээ ур чадруудыг нь бол ингээд харсан. Тэгээд манай editor заяа маань маш сайхан хоол хийх юм байна. Халамжтай байна. Яа манай Маркус маань болохоор зүгээр full time trader, full time гом машинаар хэрхэн аялахыг харууллаа. Шавар усаар яаж гарахыг харууллаа. За тэгээд ер нь бол локо тэгээд манай Эрка маань үнэхээр сайхан хорхог хийдэг. Тэгээд 2 аялын туршид тасархаггүй хорхог хийлээ. Өмнө нь ч хорхог хийсэн, одоо ч хорхог хийж байна. Тэгээд үнэхээр бас чадварлаг хорхогчин энэ манай актанд байгаа юм байна. Ямар
Тэгээ за барын бамбар маань тасралтгүй бидрийг хөгжөөж те урам зориг өгч ингэж явсан. Аялын төвшөө. Тэгээ манай эдитийн багаас сайн байсан. Тэгээд цаг тухай болгонд нь л ерөөсөө блог, рeel бичлэгнүүд манаас маш сайн гарсан. Тэгээд талархалтай байна. Бүгдэнд нь баярлалаа. Тэгээд энэхүү блогийг үзэж байгаа та бүхэндээ бас арилжаанд нь амжилт хүсье. Тэгээд одоо бүгдээрээ гоё аялалдаа явсан трейдерүүдийн санал сэтгэлийг хамтдаа сонсоцгоё. За хамгийн түрүүлж манай Alpha Traders Academy маань багш, ардын багш Барын бамбарыг урьж байна. За баруун бамбар. Ютач миний хувьд хувийн зүгээс болоод энэ академийн нэг хэсэг болоод бас академийн багш гэдэг ингээд солиулаад явж байгаадаа үргэлж маш их бахархалтай байдаг. Тэгээд өнөөдөр бас яг энэ академийнхаа түүчээ болсон залуучуудтай аялалд гарлаа. Энэ аялал маань үр дүнгээ өглөө. Бид нар өөрсдийнхөө бодит байдалтайгаа нүүр туллаа. Тийм сая манай Зулаа трейдерийн маань хэлж байгаа шиг энэ зориг яг энэ хүмүүсээс л гарах юм байна. Хинч ингээд хээр хөдөө ашиг тааж үйж магадгүй, ашиггүй ч үйж магадгүй, хоосон чхонж магадгүй, даарч хөрж магадгүй байхад яг энэ зөргийг гаргаад ирсэн залуучуудтай бас давхар бид баяр хүргэх ёстой. Тэгээ энэ хүмүүс маань энэ Alpha Trader гэдэг академийн нүүр царай өнгө төрх болж ингэж яваад гээд энэ яг энэ залуучуудыг олон сайхан залуучууд Монголын хөрөнгөний зах зээл энэ арилжааны зах зээлд олон болох болтугай. Тэгээ бүгдээрээ Alpha Trader академитай нэгдээрээ бидний нэг болоороо бидэнтэй ижил алсын хараатай, ижил үнэт зүйлтэй, ижил зарчимтай байгаарай гэж би бүх одоо арилжааныхаа хүмүүст хүсэж байна. Тэгээд чаленж маань амжилттай сайхан болж өндөрлөлөө. Alpha Trader Academy-ийн surprise ингээд дуусаагүй бид цааш-цааштай олон гоё арга хэмжээ ажил эвентүүдийг чаленжуудыг зохиогоод та дээр яг жинхэнэ арилжаач хүний амьдрал бодит үннийг өөрсдийнхөө зарчим үнэцүүлэлтэд тулгуурлаад илэрхийлсээр байх болно. За одоо манай Alpha Trader Academy-ийн хорхогчиг сонгосон шүү. Фом өчигдрийн нөгөө арилжааны ашгийг хийхэд хамгийн гол төлөвлөлт авсан хүн байгаа. Тасралтгүй одоо ингээд орой 2 цагаас мэдээнд ормоор байна. Бүгдээрээ зүгээр орой ингээд хамтдаа орё гэж хэлжсэн манай Alpha Trader Academy-ийн анх үүсгэн байгуулагдсанаас нь эхлээд хамтдаа байсан Эркагаас сэтгэлийн сонсё. Бүгдэнд нэг өдрийн мэндийг өгье. Тэгээд академи маань ингээд хамтдаа нэг баг болж нэг зорилгодоор $100 челленж эхлүүлээд ард нь гарлаа. Энэ челленжийг хийхэд бас амаргүй хугацаа байлаа. Бүгд өөрийн дор дорноо ингэж хичээж өөрсдийнхөө эрсдэл бүх зүйлээ үүрж яг энэ зүйлийн ард гарсанд бүгдэнд нь баярлаа гэж хэлээ. Тэгээ дараагийн челленжд нь өндөр амжилт хүсье. Хамтдаа шүүл гэж хэлье да. Дараагийн камер манай мөн адил Alpha Traders Academy маань гол гишүүдийн нэг Лока. За бүгдэнд нэг өдрийн мэндийг өгье. За ингээд арилжаа $100 челленжийг авсан нэгдсэн дээр маш их баяртай. Ганцаараа $100 челленжид ингэж арилжаа хийсэн бол ер нь боломжгүй. Ингээд хамт олонтой ингээд найс нөхдөйгөө ингэж явсандаа би их баяртай байна. Багштай баярлалаа. Ингэж ийм зохион байгуулалтын явж байгаад анхны Монгол юм аа хийж байгаа анхны гэдэг төлөвлөж байгаа гэж бодож байна. Анцгуг. За маа. Анцгуг. Бүр бэлддэг болж байна. За Маркус. Лока. За манай нэг ноутыг одоо өгчээгүй. Ноутлахаар орох. Бас баярлалаа. Маш зоригтой орж ирсэн тий. Зоригтой. Маш зоригтой. Хин ер нь ингээл ер нь $100-оор дансаа нийгээл тий. Ийм челленжүүд ер нь явах юм. Тэгээ яг ингээд зүгээр алгал малглаа бүгдийг харуулна гэдэг хахад ингээд зориглох хүмүүс өхөн манай айлбарынхан байна. Баярлалаа. Ерөнхийдөө хаалт маш сайхан боллоо. Одоо бид нэлээ Mobile Legends-ийн аварга шалгаруулна. 2 баг тэнцсэн байгаа. Өнөөдөр хамгийн сүүлд алины ашиг шийднэ. За, миний хувьд нэг $32 2:30 хүртэл ингээд за, нийлээд хэдэн доллар хийчихв бүгдээрээ? Нэмээрээ 32 дээр 80 нэмээд Эрка хэд вэ? Би $70. 70 $182. хийсэн Энэ байна. дээр өнөөдөр орой би $17.
Найс нас нэг 6. 16. Би бас нэг 6. Тэгээд Батараас чинь нь нээлээ сайн юм шүү. Нээлээ юм шүү. Үгүй. Найс нь сая помсоо гарал 89. За. Тэгвэл 6-га нэмэх юм шүү. Тий 6-га нэг. Локо болохоор чинь хэдийг ачлаа 21. Локо 21. За ингээд 225. Маркус өглөө хэдийг? Өглөө 23 шин. 23. За ингээд 263 доо. Өнөөдөр бид нар $263 хэлээ. $100 челленж амжилттайгаар дуслаа. Баярлаа. Бүгдээрээ сайхан амлахаагаарай. $100 челленж амжилттай дууслаа. Алтай трейдер актантай нэг дээрээ. Бидний 2 хоног уулзсан газар маань ухаад муудаа зэгцлээ. За энэ байгаль бол ялцчих ба. Нэг ч хог байхгүй. Маш гоё цэвэрсэн. Та буцаараа дот руугаа явах ч байна. $100 челленжийн маань үндсэн номинацууд байгаа. Тэнд ялсан ялагчид маань одоо сууж байна. За хамгийн том загс барьсан трейдер маань Экавэлаа. За хамгийн мондог загс чинь гэсэн. Хамгийн загс. Оо яа зүгтэй. За дараагийнх нь болохоор хамгийн хөгжилтэй гэдэг номинацид маань манай академи маань багш Батараа Самаа байлаа. Яг дараагийнх нь та хэлэх үү? Одоо мэрэгэн бодгоч. За манай мэрэгэн бодгочод Маркус маань байлаа. За ингээ манай бас академи маань Mobile Legends-ийн баг байгаа. За тэгээд манай соло аваргаар манай хүслэн кадрлаа. За тэгээд Mobile Legends-ийн багийн тэмцээний аваргаар Синг Ардам ахлагчтай баг маань тодорсон багийн гишүүд нь манай зулаа коуч трейдер Сингэ Маркус байгаа. Тэгээд үсэндээ маш гоё баг 2 ч удаа 3 ч удаа хаалт хийж байна бид нар. Хаалтаа хийсээр явж байна. За тэгээд бидэнтэй хамт байсан бидний влогийг үзсэн, дэмжсэн, комментсэн бүх залуучуудаа баярлалаа. Тэгээд дараагийн аялалд таач байх боломжтой ш. За баярлалаа.